Эмүү тангуу 20 сагдаа Игийсэн Саркиян буюу 120 үтгсийн үгийн буулгал. Өөрөөр хэлбэл 120 үтгсийн сургаал хэмээх зохиолыг 1751 онд Бээжингийн Чулуунхын хошуунд төрсэн Монгол хошууны хүн Сүн Юн 1789 онд хүрээнд одоогийн Улаанбаатар хотод хэрэг шийдэх сайдаар сууж явах үедээ бичиж дуусгасан. Энэ бол маш сонирхолтой зохиол. Яагаад гэвэл 8 хошуунд болоод Бээжин ерөнхий улсын бүх хэсэгт сууж исэн хошууны нийгэмд гарч байгаа сонирхолтой үзэгдэл, гаж явдал, тэрийг хэрхэн засаж залруулах талаар өөрийнхөө төдийгүй тэр үеийн 120 хүнтэй уулзч ярилцсан интервью буюу ярилцлагыг эмхэтгсэн энэ зохиол юм. Энэхүү зохиолыг сонсох явцдаа та бүхэн Чингэн үеийн Монгол төдийгүй манж хошууны амьдралыг мэдхээс гадна бас манж хэл сурах бүрэн боломж нэгдэнэ. За ингээд эхэлцгээе.